За одоо хэдүүл юу гэхээр худалдаа авалт хийж үзээд худалдаа авалт хэрхэн орж ирдэг, мөнгөө хэрхэн яаж татаж авахыг хэдүүл одоо харцгаая. За хэдүүл газ нэг бүтээгдэхүүн үүсгэчихье. Маш easy бүтээгдэхүүн үүснэ. За нэг хаалга гэдэг тийм. Гаражийн хаалга гэдэг юм оруулчихъя. За no brand ширхээр чинь чиний нь одоо 100 кг. За захиалгын доод үнэнийг гараж хаалга гэдээ оруулчихъя. За би бэлдсэн байгаа. За энэ гаражийн яг иймэрхүү хаалгаа гэдэг дүү санаад дуу гэсэн үг. За ийм хаалга байгаа. За тэгээд линк оруулчин. За өнгө авах. Өнгө нь одоо ганц л одоо black одоо ганц л одоо хар өнгөтэйгчтэй. Хар өнгөтэй ганц хаалга байгаа. За атрибутыг сонгохгүй. Яг тэгэхээр бид ганц өнгөтэй болохоор энэ одоо хэдүүлээ 1000 төгрөгийн хаалга байгаа. За хямдралгүй. За тэгээд бидний нөөц нь болохоор нэг 100 шиг байгаа. За ингээд аль хаалга гэхээр энэ хаалга шүү гэдгийг ингээ оруулаад өгчин. За тэгээд энэ дээр зураг нь болохоор бас олон болохын тулд ингэж өгчөө. За энэ дээр болохоор сахилгаан хаалга, гадна хаалга, дотор хаалга. За гараж хаалга гэж байхгүй учраас ингээ хаалга гэдээ би энийг сонгочихё. За энийг сонгосон 100 төгрөгөөр. За тэгээд энэ дээр бол хаалга, өсөрдөг хаалга хичээлтэйгээ байгаа ч юм уу те. За шеэр хийгдэх постноос нь одоо бүхэдг оруулахгүйгээр ингээ оруулчих. За ингээд нэг бүтээгдэхүүн үүсгэж энийг онцлсон бүтээгдэхүүн болгоод за нөгөө талаас гэх юм бол одоо би баталгаажуулчихна. За окей. Баталгаажууллаа. За админ хэсгээс баталгаажуулалт хийгдээд танахтай холбогдоод баталгаажуулчихна. Тэгэхээр ийм бүтээгдэхүүн үүсчихэж байгаа гэсэн үг. За одоо хэлээ энэ гаражийн одоо 1000 төгрөгийн хаалгыг худалдаж авч үзье. За гаргаад. За тэгээд онцлсон бүтээгдэхүүн болгох учраас гараж хаалга гэдэг ийш ороод ирлээ. За саний артун стор дээр үүссэн. Окей. Энийг за эсвэл пэйжтэй холбогдоод танай пэйж рүү асуугаад юм асуугаад бичиж болно. Нөгөө талаас шууд худалдаж авъя тийм ээ. За одоо миний 88 дугаар дээр бүртгэлтэй байгаа. Окей, хэрэглэгч ингэ дугаараа бүртгээд шууд худалдаад авчихна гэсэн үг. За окей, худалдаа авалт хийх. За тэгээд нөгөө талаар нэг ширхгийг худалдаа авах. За тэгээд нэг нөттэй дүнгээр би түрүү орлог такс нь орлог, такс нь гэхээр нөттэй дүн олчин дүнгээр өвчин. За энийг бол би энэ хаягаараа хөрвүүлнэ гэсэн. Хаяг өөрчлөх бол хэрэглэгч маань нэгээ сонгочихно. За окей, төлбөрийн системийг копи. Тэ. За би энэ үйлчлэгийн нөхцөлөө уншаад танилцчихна. Тэгээд одоо худалдаж авъя тийм ээ. За тэгэхээр за одоо би копи уншууллаа. За энэ дээр төлбөрийн олон системүүд бид нар яванд оруулж ирнэ. Хувааж төлөх мөлөх гээд. Тэгэхээр маш их сонирхолтой болох байхаа. За окей. Төлбөр төлөгдлөө. Төлбөр төлөгдлөө. Тэгэхээр яг уу гэхээр та бүхний мэйл дээр одоо төлбөрийн хэмжлэг хэрсэн байгаа гэсэн үг. Дансрууч нь одоо орцсон байгаа гэсэн үг. За төлбөр төлөгчлөө. Ийм дүнгээр гаражийн хаалга юм байна. Гаражийн хаалга юм байна. Энэ black юм байна. За ийм хаягаар хөрөх юм байна. Ингээд ороод ирж байгаа гэсэн үг. За хэдүүлээ одоо энийг дэлгүүрийнхаа хаягаар орж харцгаая гэсэн үг. Дэлгүүрээр нэтрий. За артун мастер гэж сануулсан байгаа. За тэгэхээр худалдаа авалт борлуулалт маань өөр 1000 төгрөг өгсөн. За шин захиалга орж ирсэн. За худалдааны дүн сая гэж орж ирсэн. Захиалга маань өөрөө ийм тоотой захиалга. За хэрэглэгч нь энэ орж ирсэн байна. Тэгээд одоо бүх мэдээлэл харагдчихж байгаа.
За энэ дээр хэдүүл invoice-а татаад үзчихнэ гэсэн үг. Тэгэхээр бүх нууд нь харагдчихж байгаа гэсэн үг. За одоо нөгөө талаас энэ ордрыг баталгаажуулчихнаа. За борлуулалтаа баталгаажуулчихна гэсэн үг. За нэг нөгөө талдаа одоо яаж байгаа гэхээр Артемийн зүгээс захиалагч нь очсон уу, яасан бэ гэд асуучихна гэсэн үг. За тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ хүргэлт хийсэн дүн нь одоо хүргэлт хийгдсэн болчихно. За тэгээд та одоо мөнгөө татаж авч болно гэсэн үг. За өөрөөр хэлэх юм бол бид нөгөө симплээ авчна. Мөнгөө татаж авлаа. 950 төгрөг татаж авъя. Татаж авъя. Хүргэлт хийгцээ. За ингээл бэлэн болчин таны данс руу энэ мөнгө бол шилжүүлэхээр орсон болоод явчихна. Тэгээд бараа маань хүрэгдсэн төлбөр маань таны дансанд орсон. Ингээд болоо.